Гадаад иргэн яамнаас 7 хоног бүр хэдийг мэдээллийн цагаа зохион байгууллаа. Мэдээллийн эхэнд өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хэмжээний хурлын талаар танилцууллаа. 3 дугаар сарын 16-нд гадаад иргэн яам Норвеги улстай хамтран байгалийн баялагийг зөв зохистой ашиглах семинарыг зохион байгуулжээ. Мөн 17-18-ны өдрүүдэд 100 хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо, мөн 21-22-нд Аз дахь ардчилсан шинжилгээ семинарыг зохион байгуулсан байна. Дараагийн асуудал нь Берлинд дэлхийн олон үндэстний соёл урлаг түүхийн ордон байгуулахаар болжээ. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлалт, түүхийг харуулсан бүтээлүүдэд дэлгэн тавих юм байна. Ингэж олон үндэстний соёлыг харуулсан музей нэхэм Монгол улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх, дурсгалын бүтээлийг харуулсан тэнхэн байгуулахаар ажиллаж байна. Одоогоор бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм байна. Монгол улс тэгвэл энэхүү тэнхимд ямар түүх соёлоо илтгэсэн бүтээл тавих вэ? Хэрхэн сонгох вэ? Монголын соёл урлаг, өвийн архивын түүхийн материалуудаас бүрдсэн тэнхэн байгуулъя гэсэн юм саналыг л тавьж ажиллаж байгаа. Тэгснээрээ бол манай Монгол улсыг бас гадаад удаан хугацаанд сурталчлах. Тэн дотор музейд өөрийн түүхийн ач холбогдолтой материалуудыг байрлуулах ийм хэрэгтэй гэж үзэж байна. Дөнгөж концепц бүрдүүлэх шатанда эхнээсээ бид нар энэ шатанд нь оролцоод явж эхэлж саналаа тавьж байгаа. Ер нь цаашаа бол ямар концепттэй байх юм, түүхийн дистралаараа байх юм уу, урлагийн дистралаараа байх юм уу, эсвэл тэр урлагийн бүтээлөө соёлын өвийнхөө чиглэлээр байх юм уу гэдэг концептуудыг тавиад явах. Тэрэнд нь уялдуулаад Төв Азаас ер нь манай түүх соёлыг, төрт ёсыг энэ үзүүлсэн Монголын түүхэн замлыг үзүүлсэн энэ аль чиглэлээр нь Монголыг илүү сурталчилмаар тэр чиглэлээр нь үзмөрүүдийг авч тавьж байрлуулах асуудлаар хамтран ажиллахаар ярьж байгаа. Энэ тэнхмийг 3 жилийн дараа нээхээр төлөвлөө ажиллаж байгаа маа. Монгол Германы хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа соёлын томоохон арга хэмжээний бас нэг ажил нь хар хурм хот байгуулагдсны 800 жилийн ойд зориулжээ. Энэ хүрээнд Герман Европын орнуудад тархсан хар хором хоттой холбогдох түүхийн материал соёлын өв дурсгалын нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргах саналыг гаргажээ. Одоогоор бэлтгэл хийж байгаа юм байна. Мэдээллийн цагийн төгсгөлд өчигдөр Бельгийн Вант улсын нийслэл Брюссел хотод гарсан дэлбэрэлтэд Монгол иргэн өртсөн хэсэг талаар тодрууллаа. Сурал дэлбэрэлт болж 34 хүнээс орж 250 хүн гэмтээд байгаа. За дэлбэрэлт болсонтой холбогдуулж бол олон улсын нисэх онгоцны буудлын бүх нислэгүүдийг цоцолж Брюссел руу гарах галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоож мөн галт тэрэг метроны буудлуудыг бол хаагаад байгаа. За Бельгийн Вант улсад бол нийт 1100 орчим Монгол иргэн оршин сууж байгаа. Тэгээд өчигдөр өнөөдөр элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээлэлээр бол дэлбэртэй улмаас нас орсон гэмтсэн хүмүүсийн дунд бол Монгол иргэд бол байхгүй байна гэсэн ийм мэдээллийг ирүүлсэн байна. Гадаад иргэн яамны өгч байгаа мэдээлэлээр Бельгийн Вант улсад 1100 орчим Монгол иргэн ажиллаж амьдардаг их тооцоо байна. Брюсселд болсон цуврал халдлагад Монгол иргэн өртөөг мэдээллийг өгч байна.